Сайн байцгаана уу хүүхдүүдээ? Ихтэй урдын цагт ийм нэгэн явдал болжээ. Туранч ирэх дураараа гөлчгийтэй нэгэн холгон байж гинэ. Тэр үдэш гөлчгийн оройн хоолоо голж заавал бислэгтэн энэ муухай хоолыг идэхгүй гэж усан нүдэлжээ. Хөөхийнх нь ирэх хүрээ аргадаж ээж нь одоохон яваад бислэг аваад ирээ заа юу гэд бислэгний ирэлд гарлаа. Ихийгээ ирэхгүй удаад байхаар нь гөлчгий гадагшаа гарлаа. Намуухан үдэш од түгэж жирүүс ирмэлцэн. Зүүн уулын оройгоос гэрэл цацрах нь сар мандаж байгаагийн тэмдэг юм. Хормоор дээшлэх хордын тэргэл заранг ирэх гөлчгий анх удаа олж харлаа. Егла ямар сайхан юм бэ? Ямар гоё том бислэг вэ? Яагаад тэр уулын дээр гарчихсан юм болоо? Ээж маань тэрийг надад авчирч өгөх гэж байгаа юм байна. Тийм ээ хүүхдүүдээ? Ерөөсөө ээжтэй очиж тусалдаг хэрэг гэж бодоод уулууд өгсөж гарлаа. Яваад л байж. Тэгээд өглийгөөд нэг харсан чинь өнөөх бислэг маань тэнгэр өөдөө хөрч гсэн байлаа. Хөөх, энэ ямар хачин бислэг вэ? Тавгнаасаа дээш хөөрдөг бислэгийг би ерөөсөө үзээгүй юм байна гэж амандаа бухтанвал тэнэгхэн гөлчгий минь тэр чинь бясаг биш сар гэж хэн нэгэн хэлэх шиг боллоо. Та хэн бэ? Наад юм хийсэн гэвэл би бол бүх мөрийн хаан Мануул гихч байна. Одоо чамайг оройн зоого болгондоо хин тэр та намайг өршөөгөөч гэд ухарч байгаад савж ёроолгийн мэт ангалд унчихлаа. Иргэн тойрноо харвал нөгөө аимшигтай хоёр ногоонууд л харагдсангүй. Хэсэг хугацааны дараа хонглын тэртээ зүрээс өчүүхэн дингийн гэрэл ойртож байлаа. Дингийн гэрэл ойртох тусам гөлчгий айнчиж байв. Гэвч энэ бол сайхан сэтгэлд шаргалхан зурм ихч байлаа. Зурм хөөрхий гөлчийг хооллож ундаалаад дараа нь унтуулжээ. Зурм дингээ барьсаар хийг нь хайв. Намуухан үрчийн нам гүмийг эвдэж уйлан хайлан үр зулцгаа хайж яваа хулганыг олоход тийм ч хэцүү байсангүй. Ингээд ээж хүү хоёр эсэм минь уулзаж игнэх жаргалтай амьдрах болжээ. Баярлалаа.